Дараагийн мэдээг танилцуулъя. Европын бүсийн 37 оронд өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн байна. За энэхүү судалгааны гол зорилго нь эдгээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой судалгааг хийсэн байна. За энэ судалгаанаас үзэхэд Европын охтуудтай харьцуулахад хүүгүүд нь сэтгцийн эрүүл мэнд илүү сайн байгааг судалгаагаар тогтоосон байна. За Европод өсвөр насны 5 хүүхдүүдийн 2 нь сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг гэдгийг энэхүү шинэ судалгаагаар олж тогтоосон байна. За энэхүү судалгааг хийсэн байгууллага нь Европын их сургуулийн мансуурлах бодисны талаарх судалгааны төслийн тайланд дурддагдсан энэхүү мэдээлэл юм байна. За өнөөдөр залуучууд ковид цар тахал болон нийгмийн эдийн засгийн тогтворгүй байдал, Украин газын зурвалт үргэлжилж байгаа дайм мөргөлдөөний улмаас нийгмээс тусгаарлах сургууль сурах үйл ажиллагаанд нь тасалдал үүсэж байгаа нь тэдний олон төрлийн стресс авах гол нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна. За өсвөр насны хүүхдүүдийн тамхи мансуурлах бодисны зуршлыг 30 жил судалсан энэхүү судалгаанд Европын 37 орны 15-аас 16 насны 114 мянган орчим сурагч хамрагдсан байна. За 2024 онд анх удаа гаргасан энэхүү тайланд Европын өсвөр насны хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн байна. За өсвөр насны хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэндийн тайланг хянж гаргахдаа сүүлийн үед тэдний амьдрал хэрхэн өрнөж байгааг асуулга байдлаар асуусан юм байна. За ингэхдээ тэд бол 7 хоногт хэдэн удаа инээд хөртөө сэргэлэн сэрдэг. За өдөр тутмын амьдрал нь хэр сонирхолтой байгаа зэрэг ийм тодорхой асуултуудыг асуудаг юм байна. За судлаачид бол эдгээр асуултанд өгсөн хариултан дээр үндэслэн индексийн оноо ойлгож хувиргадаг юм байна. За ингээд 100 онооноос 50-с дээш оноо авсан сурагчид сэтгцийн эрүүл мэндэд хувьд сайн байгаа гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. За нийт өсвөр насны 58% нь ийм босгыг давсан юм байна. Гэвч Европын бүс нутаг даяар бол томоохон ялгаа байсаар байгаа юм байна. За ялангуяа Скандинавын орнуудын өсвөр насныхан сэтгцийн хувьд бусад бүс нутгийн орнуудын хүүхдүүдээс илүү харьцангуй сайн эрүүл мэндтэй байгаа бол төв болон зүүн Европын орнуудын өсвөр насны хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэнд бусдтайгаа харьцуулахад харьцангуй тийм сайн бус байгаа юм байна. Парери арлуудын дайны эзэмшлийн бус нутагт амьдардаг өсвөр насныхан хамгийн сайн сэтгцийн эрүүл мэндтэй байгаа юм байна. За тэдний 77% нь сэтгцийн эрүүл мэнд сайн гэсэн ийм үнэлгээг өгсөн бол Исландд 75%, Данд 72% зэргээр удаалсан байна. За үүний зэрэгцээ хамгийн их сэтгцийн эрүүл мэнд сайн бус байгаа газар бол Украинд тооцогдож байгаа юм байна. За Украины өсвөр насны хүүхдүүдийн 43% нь сэтгцийн эрүүл мэндээ сайн гэж ангилагдахаар байсан. Украины өсвөр насныхаа хувьд бол гол тулгамдж байгаа асуудал нь бол тэд сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой тусламж үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байдгийн байна. За мөн дайм байлдаантай холбоотой сэтгцийн гэмтэл бэртэл нь бие даан тулах болцоогүй ийм байдалд хүргэсэн. За сэтгцийн сайн сайхан байдлын ангиллаар дараагийн байранд орсон орнуудын тоонд Чех, Унгар, Кипр, Польш зэрэг улсууд орж байгаа юм байна. За сэтгцийн эрүүл мэндийн хувьд залуучуудын хувьд ихээхэн өргөн хэмжээний нийгмийн орчинтой холбоотой гэдгийг сэтгцийн эрүүл мэнд Европ нөлөөллийн бүлгийн захирал Кадри Сово Euronews Health мэдгдсэн байна. За гэхдээ энэ судлаачийн хувьд бол тухайн судалгаанд өөрөө орж ороогүй юм байна. За судалгаанд хамрагдсан 37 улс тус бүр авч үзэх юм бол охид хүүгүүдээс сэтгцийн эрүүл мэндийн хувьд арай доогуур байгаа нь харагдсан байна. За Европ даяар охидын 49% нь за хүүгүүдийн 69% нь сэтгцийн эрүүл мэндээ сайн гэж үнэлэгдэхээр ийм байдалтай байсан. За хүүсийн ялгаа зарим оронд бол илүү харагдаж байна. За жишээлх юм бол Итали, Польшид хүүгүүдийн 3/2 нь охтуудын 3/1-тэй харьцуулахад сэтгцийн эрүүл мэнд нь сайн байсан байна. За Шведэд өсвөр насныхны сайн сайхан байдлын түвшин харьцангуй өндөр буюу 62% байгаа нь хүүсийн ялгааг бол арилгахад тусалсан. Охтын талаас бага хувьтай харьцуулахад 5 хүүгүүдийн 4 нь сэтгцийн эрүүл мэндийн хувьд сайн гэсэн ийм ангилалд багтсан. За охтын хувьд энэ сэтгцийн эрүүл мэнд нь муу байгаа нь тэдний талаар зорилтод нөхцөл байдалд нь мэдрэмг ийм хариу арга хэмжээ авахыг шаардаж байгааг харуулж байна. За Европ бол залуучуудын дунд сэтгцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж байгаа цорын ганц дэлхийн бус нутаг биш юм байна. За сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сэтгцийн эрүүл мэндийн эмгэгтэй холбоотой асуудал нэмэгдэж байгаа. За ялангуяа сэтгцийн эмгэгтэй залуучуудын тоо нэмэгдэж байгаа. Lancet нэртэй ангаах ухааны сэтгүүлд саяхан гаргасан түн шинжилгээнд дурдсан байна. За бодлого боловсруулагчид цаашдаа сэтгцийн эрүүл мэндийн боловсролд илүү их хөрөнгө оруулах, залуучуудад хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх шаардлагатай болж байна. За хүүхэд залуучуудын хүнд элдв мансуурлах бодис хэрэглэх, за үүнээс үүдээд бол тэдний хувьд онлайн эрсдэлд орох, за уламжлалт болон шинээр гарч ирж байгаа сорилтуудыг шийдвэрлэх юм шаардлага үүсэж байгаа. За тийм энийг шийдвэрснээр бүх өсвөр насных нь нэр төртөө сайн сайхан амьдрах боломжтой орчин
бүрдүүлэх болно гэж Европын судалгааны одоо зөвлөмжийн хэсэгт дурдсан байна.